пэйж ажилладаг хүмүүс биш шүү дээ. Бид нар ч уран бүтээл хийдэг хүмүүс учраас тодорхой редакцтай, студидтэй, уран бүтээлчдтэй одоо бид нар чинь нийтдээ тооцох юм бол 12 хүн ажиллаж байна тий. Сошиалын инфлюенсерүүд биш байхгүй. Тэгэхээр илүү их хариуцлагатай гоё мэдээлэлүүд хүргэх юм болол ажиллаж байгаа гэдгийг бас өдрөлгөхийн төлчүүл. Тэгээд одоо 8 дахь дугаар дээр их сонирхолтой гоё дугаар. Тэшгэр роман бас нэг гоё урилга ирсэн байлаа. Урилгаад Өмнө Говь аймгийн 70 дахь хотын захиранаас урьсан. За тэгээд 60 жилийнхаа ойн хүрээнд Солонгосын Чомбук мужтай ах トゥ одоо хамтын ажиллагаатай хот болж байгаагаа зарлаж байгаа юм байна. Ингээд Чомбук мужийн одоо ивент тэглэгтэйгээр 70 задгад хотын баяр гэдэг 7 хоногийн гоё ивентийг хийж байгаа гинэ. Энэ ивентийнхаа хүрээнд спортын өдрлөг, өв соёлын өдрлөг, зургийн үзэсгэлэн, стрит фуд, за тэгээд дээрэс нь Солонгостой хамтарсан соёл урлагийн өдрлөг гэдэг ингээд бүх төрлийн ивентийг багтаасан. Сичиж хүүртэй юм гоё ивент хийж байгаа юм байна. Тэгэд энэндээ манай багаар нь урьсан. PCY 90 гэдэг чинь одоо өмнө Говь тэр яг 70 задгад хотын тэр арга хэмжээ биш үү? Улаанбаатар тоглоагүй юм байна. Өмнө Говь тоглосон гэж бичээд хэрэлдээд байгаа. Тэгээ хүн ч юм уу худлаа ч юм уу гэж яриад байгаа л да тий. Маргаан ч юм уу, маргаан ч юм уу. Сайн мастер кофе. Хотын 7 хоног гэдгээр аялж ингэж ивентүүдийг үзэж Вигогийн явхаасаа илүүтэй өмнө Говьд одоо шинэ бүтээн байгуулсан соёлынх нь түүр маягийн юм үзүүл ямар вэ гэсэн тэгээд гурлаа ийм урайтай явагдгүй. Говьд аялыг 70 задгад зочлыг л. За тийм. Окей. Тэгээ болж. Гурлаа өнөөдөртөө гараад явцсан ч болно, маргааш очсон ч болно. Тэгэл гол нь та хоёр гоё үүрээр гарахаар надад тань болж явах хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр гоё хажууд байн ярьж явах хэрэгтэй. Яриад явна. Амлж гэнэ үү? Яриа л явдаг шүү дээ. Би засахчгүй юм идэхчгүй юм уухчгүй та хэлчихсэн. Амар юм. Намын санал чинь би хариуцж байгаа Айхтар халуун өдрөө байна да. Энэ жил чинь манай Монгол улсад 2 том номын сан одоо шинээр нээгдсэн. За нэг нь бол мэдээж улсын төв номын сан. Хөдөө орон нутагт бол Өмнө Говь аймгийн 70 задгад хотод хамгийн гоё орчин үеийн за стандарт юм номын сан барьсан. Сүүлийн үед хүмүүс ч айгүй захим ингээд бүх юмыг утаснаасаа ингээд үзээд байгаа шүү дээ. Гэтэл хөдөөд ийм гоё том номын сан байгуулагдсан. Тэгээ энэ номын сан бол хамгийн сүүлийн архитектор дизайнер хийгдсэн улсын шилдэг барилга гэж байгаа 2025 оны шинэ 70 задгадыг байгуулж байгаа хэсэгт бас барьсан гэдгээр онцлог байгаа байхгүй юу. Яг хуу номын сангийн нийт метр квадратын хэмжээ бол 1452 гэж байгаа. Өмнө Говь аймгийн төв номын сан гэд. За орж гуруулааны 3-3-аад ном уншаад гараа да. За тэгээ. Үүднээс л гоё юм байна. Баян өөрчлөлттэй. Сайн байцгаана уу? За нөө зоол гэдгээ 7 дугаар яг. Одоо л найзтайгаа авч ирж чөлөөт цагаа өнгөрөх газар хайгаад. Яг номын санд орж ирвэл бас юу өөрчлөгдөн гэж бодож байгаа. Арай илүү ойлгоод найзтайгаа илүү цагийг сайнаар өнгөрөх байх. Шинэ номын сан ямар санагдаж байна? Өөр гоё. Хотын шиг л Гэр олон хүүхдүүд карт нийлэгдэж байна. Оо, ерөнхийдөө бол яг манайх чинь нээгдээ 4 сарын 23-нд анх нийлтээсэн байхгүй юу. Тэгээд одоо яг нэг сарын хугацаанд бараг л нэг 1000 гаруй хүүхдэд бараг карт нээчихлээ. Сонирхож байгаа хүүхдүүд байна. За тэгээд нөгөө байнгын уншигч хүүхдүүд байна. Тэр болгоо яг нөгөө нэг картаа ингээл нээлгэл тэгэл ороод явж байна да. Насанд хүрэгчд хэрэг хандж байна. Насанд хүрэгчд болон хүүхдүүд бас айгүйх ном уншдаг хүүхдүүд бас байна. Мэдээж энэ бол ингээд бас таны хувьд кафе байгаах тий. Сайхан биш тий. Одоо ингээл хүн ном унших гэж орж ирж байгаа. За гэрээр ном бас авч явж байгаа. Энэ бүх зүйлийг хараад бас сайхан байна. Хүмүүсд бас номтой ойр байна гэдгийг надад бол айгүй баярлалаа штэ. За амжилт хүсье. За баярлалаа. 168 мянган номын фонттой гэж байгаа байхгүй. Дээр үс чинь нэг юм карт эргүүлээл те түйгээл одоо чиний нөгөө инженерийн ном тэр дотор байгаагаа хайж өгдөгс ах. Одоо энэ дижитал чинь шууд олж ирнэсэ те. Та номын сан ч үү те? Энэ номын сан маань Монголд одоо нэгдүгээр бичих тэр юм номын сан болсон гэж үзэж байгаа. Тэгээд хөрөнгө оруулалтын улсын болон орон нутгийн төсвөр бий болсон. Монгол улсын төсвөөс 4.2 тэрбум, Өмнө Говь аймгаас 2.1 тэрбум, нийтдээ 6. Одоо 3 тэрбум төгрөгөөр бүтсэн номын сан. Нийт бүтээн байгуулалтын хугацаа нь бол
бараг 4 жил хагас үргэлжилсэн. Нэг дор одоо 140 хүүхдэд хүлээж авах боломжтой юм номын сан болсон байгаа. Гоё орчинд гоё байгууллагад ажиллаад ингээд маш их баяртай байгаа. Өмнө Говь аймгийн номын сан 5 танхимтай. Нийтийн уншлагын танхим, гэр бүлийн уншлагын танхим, ганцаарчсан уншлагын танхим гэдээ байгаа тийм. Тэрийг үзэж болох одоо. Та заагаад үзүүлээд өгөөч. VIP уншлагын танхимч болохоор Монголд анхдагч гэж ойлгодоо тий. Энэ болохоор яг ямар танхим нэлээ? Цэцэрлэг яашлын хүүхдүүд болон 1-ээс 7 дугаар ангийнхны суудаг танхим гэсэн үг. Яашл болон цэцэрлэгийн насны хүүхдүүд цэцэгтэйгээ ном унших ийм танхим өрөө байна. За манайх одоо их хөрсийн баяр зориулаад энд яашл цэцэрлэг болон 1-ээс 7 дугаар ангийнхан суух боломжтой. Тэгээд одоо их хөрсийн баяр зориулсан энэ номын үзэсгэлэн гаргасан байна. Энд хэдэн ном гарсан байна энэ үзэсгэлэн? Нийтдээ яг энэ 50 дээр бол 155 ширхэг ном одоо үзэсгэлэн гарсан байна. Тэгээ хүүхдүүд өөрсдөө ирж суугаад шууд ингээд сонирхож байгаа номоо аваад үзээд, уншаад, зураад, будаад ингээд суудаг. Тэгээд бас ингээд хичээлээ тараад ирээд ингээд даалгавраас хийдэг гэсэн үг. Одоо цахим уншлагын танхим одоо хүүхдүүд маань интернет одоо бүх үйлчлэгийг бас энэ танхимаас авна. Мөн дээрээс нь сонсдог ном одоо суугаад бас сонсож унших боломжтой уншлагын танхим. Дээрээс нь нөгөө хүүхдүүдэд эдүүтийн хичээлийг одоо гэртээ хийх боломжгүй хүүхдүүд байдаг. Тэр хүүхдүүд одоо энэ танхимаар үйлчлүүлээд тэр хичээлийн хийх боломжийг олгож өгсөн. Монгол хүн гэ норог банцтугаан тухайн ном биш тэ амар хөөрхөн. Зууны манлай уртын дуучин домогт норог банцтугаан. За тэгээд дашторжийн нацагд орж байгаа тухай би монгол хүн гэд хатуу авцтай нь гой номнууд байна. Тэшка Harry Potter-ийн нөгөө нэг юм юуг дуурайсан гэж штэ. Оо, тийм үү ямар гоё юм. Harry Potter-ийн ордон юм уу? Hogwarts-ийн сургуулийн юу гэсэн. Бид нар Монголын Hogwarts-т байна. Гэр бүлийн танхим руу яг одоо орж үзэж чинь ийм гоё танхим байна. Бүр бараг Монгол уламжлалын өргөө шиг юм байна штэ. Гэр бүл ээж аавтайгаа тоглож хөгжих боломжтой. Ер нь гэр бүлээрээ хамтдаа цагийг өнгөрөх боломжтой. Танаа номын сан дотор орж ирвэл ер нь бүтэн өдөржингөө гарахгүй байж болох юм байна. Тэ? Манайх жилдээ 400 гаруй номоор цаа мөргөө байж байлдаг. Номын санд ажилладаг хүний хувьд бол номнуудаа маш үнцэнтэй гэж үздэг. 9 эрдэнэ өнгөөр бичигдсэн жадан байгаа юм. 1945 оны үндсэн хууль гэх мэт номнууд бас байгаа. 2018 онд заяа ийм том улсын хурлын тухай болон холбогдох хууль тогтоно гэдэг ийм том багц гарсан юм байна. Энэ хараа ийм сонгуулийн тухай 90 оноос 2017 он бүх хуулиуд би өстө ийм бот харж байгаагүй шүү дээ энэ одоо. Энэ номын санал байт юм байна. VIP уншлагын өрөө нь. Тэгээ жишээ нь одоо энэ дээр давуу талаа бичсэн байгаа. Сайн чанарын акустик материалаар хийгдсэн гаднах чимээ шуугианаас сэргийлнэ гэж байгаа. Тэгээ үнэхээр ингээ хаалганы хаачаар шуугианаас ингээ тасарч чинь л да орчноос. Энэ чинь өөр жижигхэн болохоор жоохон ийм бөгчмөдгөө болоо гэсэн чинь энэ ингээ сенстэй. Янз бүрийн үйлээд юм байна. Компьютероо тавина, хэрэгтэй номоо тавина, суучин энийгээ тэгээ төлбөртэй болгочихсон. Тэгээ энэ нь Монголд анхны удаа гаргаж байгаа үйлчилгээ. 1945 оноос эхэлж Өмнө Говь аймаг өөрсдөө гаргаж исэн говийн мэдээ сонины 1957 оноос хойш гарсан их хувуудыг бас энд номын сандаа хадгалжээ. Шинэ оноо угтсан нь гинэ. Аймгийн автоваз 1956 оны ачаа тээврийн тонн километрийн төлөвлөгөөг 124.4%, шуудан тээврийг 101 биелүүлж 16 тонн бензин 1,300,000 км буюу 42 шинэ дугуйн нормыг хэмжээ. 36 жилийн ойг угтаж байна гинэ. Тэгэхээр хэдэн оюун 57 онд Монгол Ардын Хувьсгалт намчин 30 жилийн 6 жилийн ойтойгоо золгож исэн байхan. За энэ мэтчлэнгээр тус номын санд бол ховор, содон, эртний, орчин цагийн дижитал гэх бүх төрлийн ном хадгалагдаж байна. За энэ болохоор сургалтын танхим юм байна. Энд чинь одоо хичнээн хүн сургалт хийх боломжтой танхим лээ. Тэгээд анги хамт аднаараа нөгөө сургалт үйлчлэгээ авах боломжтой танхим. Тэгээд нөгөө цахим одоо цахимаар сургалт байгуулгууд чинь авдаг штэ. За тэгэх одоо бас боломжтой. 9 эрдээр бичигдсэн жадан гэдэг ном. Оо ямар Жатамбас айцаа авчихдаг. Энэ номыг чинь гандаа уншдаг шүү дээ. Жатамбын дээр ном гардаг уу? Хамгийн дээр. Арай олон мөргөөд юм. Харин тийм ачиас ганцаараа цаахан амжиргаа мөргөөд шүү. Арай л итгэв. Эвгүй байна нэ. Явхаараа тийм. Хүүе, nice. Гой гэр бүлээрээ ирээд суугаад ангаараа тойроод
Орчин үеийн номын сан чи болцоод ном уншдаг болчиход байгаа. Тий. Бид нар хүүхдүүдийг сэтгэж уриалдаг болц тэгээд ирээд номоо унш даалгаврыг хамтарч ажил гэж уриалдаг гэсэн. Номын сантай холбоотой ингээд онч мэрэгүү өгсөн ер нь гоё үг юу гэдэг юм бэ хайгаа үзлээ л дутснаас. Тэгээд тэгсэн чи юм гоё үг. Номын сан бол бодол санааны эмнэлэг гэж ш. Вау. Nice. Ямар гоё. Гэхдээ бас агуулгаар бодоод үзэхээр гоё юу? Ухаан далай номоос ихтэй. Номын сан бол бодол санааны эмнэлэг. Яста гоё юм байна шүү дээ. За одоо шүү дээ. Миний одоо танилцуулах хэсэг. Өмнөгов аймаг зөвхөн одоо энэ уул уурхаад түшгэлсэн одоо энэ эдийн засагтай байхаас гадна хоёр дахь одоо их усүрээ олох салбараа болохоор аялал жуулчлалын салбар гэж гаргасан байгаа байхгүй. Тийм ч учраас одоо энэ сайхан музейг бий болгоё гэд санаачлал бол анх гарч ирсэн юм лээ. Тэгээ 1948 онд Үлэг гөрүүлийн музейг бол анх энэ 70 задгад хотод байгуулж ирсэн. Гэхдээ анх байгуулж байхдаа маш инээдтэй фольклорын байгууллагынхаа нэг өрөөнд Үлэг гөрүүлийн одоо олдвор өндөг яс гэж тий фольклорынхаа өрөөнд Яс хөөлийн тий. За өстө тэрийг нь бол судалж мэдсэнгүү. Тэгээд анх нээжээд 1969 онд Үлэг гөрүүлийнхээ музейг өргөжүүлээд хоёр давхар барилга болгоод сүүлд 70 жилийн дараа энэ Үлэг гөрүүлийн музейг барьсан түүхтэй. Монгол улсын зөвлөх архитекторч Балдан гэж хүн байдаг. Тэр хүний одоо зураг төсөл архитектурын шийдлээр баригдсан энэ барилга. Одоо өмнө говийн Хэрмэн цав, Баян цагийн байгалийн тогтцтой төстөөгөр ингэж барилга анх гаргасан юм байна. Тэгээ дотоод хэн гэх юм бол элсний нүүдэл энэ хээг одоо гаргасан. 3 хэсгээс бүрддэг. Нэг нь болохоор Үлэг гөрүүлийн хэсэг, хоёр дахь нь болохоор байгаль, гурав дахь нь болохоор ашигт малтмалын гэсэн 3 хэсгээс бүрддэг юм байна. 3 төс сумаас нэг хүн 98 онд нөгөө нь ургамал түүж явжгаад нэг сүрдэс юм байсан. Аваад үтсэн чинь доороо хөндөө байсан гэж аахгүй. Тэгсэн чинь 13 дугаар зууны үед амьдарч исэн хүмүүсийн олдвор болцсон. За орж бүгдээрээ танилцъя. Зорилго нь бол нэг жилд 20 мянган жуулчдыг одоо энэ музейгээ үзүүлнэ гэж зорьсон. Тэрийгээс одоо биелүүлж байгаа. Ер нь говь руу зорих жуулчдын цуваа бол маш их байдаг. Солонгос жуулчид чинь одоо сүүлийн 3-4 жил манад их ирээд байгаа шүү дээ. Тэрний 90 гаруй хувь нь зөвхөн өмнө говьд ирж аялдаг гэдэг. Тэгээ. За би яриа барих юм уу? Үгүй штэ. Ямар гончг царайтай. Оо цаа байна уу? Царай явж штэ. За байж жаахан тайвшраад. Гэт юу болов? Өмнөгов бол өөрөө Үлэг гөрүүлийн үлгийн нутаг гэж байгаа. Хоёр бүхтэй Тэмээний орон гэж байгаа. Дээр нь уул уурхай тий эрдэс баялагын үлгийгээд яг энэ бол манай үндсэн концепц. Энэ л бол бусдын аймагаас ялгарч байгаа гол онцлогоо бид нар ингэ үзүүлэх хэлтэй гаргаад ирж байгаа. Тэгээ бид нар бас эртний түүхийн танхим гэдэг бас ер нь бол яг хэсэгтэй. Музейн хувьд бол улстай ганц гэж хэлж болох уу? Үгүй одоо Чингис хааны музей дараал орох байлгүй дээ. За яг орон нутгатаа бол манайх бол ямар ч юм боломжтой. Эрдэс баялаг талдаа бас ингээд музейд ингээд үзмэр тарьдаг гэдсэн шүү дээ. Тэгэхээр одоо ямар хүн үзмрүүд байгаа эрдэс баялаг юм? Эрдний, хагас эрдний чулуунууд. Тэврээ хийцэн, хан хийцэн ч гэдэг юм айгүй их олон юм көөргүүд ингээд тавьсан байж л урлал. Тэгэхээр танад тэр одоо урлаачд ингээд үзмэрт өгдөг үү? Үгүй бид нар л худалдаж авна гэхээс ш. Маяг сэтгэлээр өгөхгүй шүү дээ. 95 оных шүү дээ. Траба завар нэгэн тэр завралопс гэдэг ингээд өвсөн тижээлт махчин хоёрыг палеолог өгрээлгийнхэн бүтэн ийм ясыг олсон байна. Энийг бол бид нар ингээд хүүхдүүдийн таны мэтгүү талаасаа копидж хийж байрлуулсан байна. 1995 оны 6 сарын 16-ны өдрөөс 95 оны 6 сарын 27-ны өдөр за тэгээд Өмнөговь аймгийн 3 тис сумын Бүгийн цав гэдэг газараас олдсон юм байна. Энэ 3 тисэс чинь айгүй юм динозаврын яс олддог газар юм уу? Ер нь бол энэ юу штэ. Одоо энэ чинь хамгийн том Үлэг гөрүүлийн энэ ясыг л 3 нэмэгтээс олцсон. Энэ нэмэгт гэдэг маань одоо ерөөсөө 71-ээс 66 сая жилийн өмнөхийг харуулж байгаа. Жодогт буюу одоогийн Баян цаг. Баян цагийн 85-аас 71 сая жилийн өмнөх Баян ширээгийн цаг үе буюу 99-ээс 86 сая жилийн өмнө гэдэг маань өөрөө нүжинх ургамал нэг орхоо шавж бий болж исэн үеийг болохоор Баян ширээгийн ийм цаг үеийг ч холбоотой байхгүй. Дээрээ 170 хүний судалтай кино лекцийн танхимтай.
Тэндээ бид нар киногоо үзүүлээ. 12-оос дээш буюу дахалгаангийн хүүхдүүдэд зориулсан бас Кикоро гэдэг ийм киног тусгай зөвшөөрөлтөөр бид нар өөрсдөө мөнгө саасын төлөөд аймгийн хэмжээний хүүхдүүдэд зориулаад энэ хоёр кино гаргахыг хийж байгаа. Ганцхан кино үзүүлэхгүй. Гаднаас орж ирсэн хүүхдүүд мэдээж музейн хуулиар бол 0-16 насны хүүхдүүд зүгээр ингээд музей үзээ яваад тахгүй. Өөрхөө тийм нэг аялал маягаар хүүхдүүдийг музейгээс одоо зохион байгуулах янз бүрийн боловсролын ийм ажлууд байж байгаа. Хүүхдүүд одоо шилбэл ингээд ороод ирлээ би нэг давхарт. Тэгтэл энд одоо бид нар өөрсдөө ингээд энэ говьоос олцсон 6 өвлөг гөрвөлийг бид нар өөрсдөө ингээд бүр хэвлээд хэв болгоо гаргаад ирсэн байгаа. Өөрийнхөө өнгөөр 5 настай хүүхд нэг өөр бодно. 10 настай хүүхд энийг бас өөрөөр бодно. Энийгээ бид нар яах нь 5,000-аар үнэлээл нөгөө хүүхд чинь ингээд өвөл явуулчих. Ийм боловсролын хөтөлбөрөттэй тэгээд дээр нь хамгийн эсэнд киногоо үзээд музейг үзээд гарах тэгээ 10,000-ын багц гаргаад тэрнийг бид нар хотын өдрүүд дээр нь олон улсын музей өдөртэй холбоотой ийм арга хэмжээг зохион байгуулах. Орон нутгийнхаа байгаль амьтныг тийм ээ олон нийтэд бас яг зөв талаас нь таниулах. Ялангуяа энэ композиц бол Монголд анх удаа яг энэ композиц хэлбэрээр одоо музейн гэхлээр нэг шуунууд ингээд нэг зүгээр яг нэг шинжлэх ухааны зорилттой юм шиг байдаг байхгүй. Энэ болох дээр ялч танин мэд хүн ойртож харах боломжтой тийм ээ. Энэ ихэд уулын хэсэг. Ялангуяа одоо энийг та нар тойроод харуул одоо Аз байгаа бүр Азны шүлстэй тийм ээ. Могоо байна. Тэгээд ингээд хөхтөн шуу одоо хоёр нутагтан ингээд тийм ээ. Нэг одоо биологийн төрөл зүйлийг нэг юм хадных нь яг өөрсдийнх нь амьдрах орчинтой тааруулж ингэж бид нэр цогц бүтээл болж байгаа байхгүй. Ховор амьтд байгаа. Ялангуяа бол Монгол улсын улаан номонд орсон. За тэр дээрх эргэс маань бол 2 жилийн өмнө Өмнөговь аймгийн Булган сум тийм ээ. Булган сумд байгалаараа хөгсөн байсныг орон нутгийн одоо хүмүүс олоод байгаль орчиндөө хандаад байгаль орчин одоо энийг бид нэр үзмэр болж хадгалъя. Одоо ингээд нэг арсын одоо өмхөр ирүүлж хөвж хайжсанаас тийм ээ. Бас нэг юм хүмүүс одоо ирүүсийг хараагүй хүмүүс маш их зөндөө байгаа шүү дээ. Тэр бүр зураг юм. Энэ бол гозороо зураг. Яг ингээд нэг шүүрх гэх тийм ээ. Одоо ингээд шар шуу байхад яагаад хэрэг байна гэхлээр өдрийн цагаар хэрээнүүд энэ шар шууг суулгадаг байхгүй юу. Шөнийн цаг нь энэ идрээгээ бариад идээд байдаг болохоор нэг хоёр дайсан. Тийм ингээд яг ингээд юм зохиомжтой орж ирж байгаа. Бид нар гадаадын жуулчин хэрэг гадаадын хүн гэж хараад байдаг байхгүй. Одоо тэр дотоодын жуулчдыг хэрддэг болсон. Тэгээ энэ өмнө говийн 70 цацаад ирэхэд энэ музейг үзэхэд өөдөхгүй тий? Өөдөхгүй. Музей юм. Виговийнхан 2 дахь өдрөө бид гурав өнөөдөр Өмнөговь аймгийн хөгжимт жүжигний театраар зочлох гэж байна. $16 тэрбум төгрөгийн орон нутгийн санхүүжилтээр болсон симфони оркестр тоглоход одоо хамгийн тохиромжтой эхний яг ийм театрыг Дорнод аймаг ашиглалтанд оруулсан иргэдэг тайцтай. Тэгээ дараагийн энэ хөгжимт жүжигний театрыг Өмнөговь аймаг ашиглалтанд оруулсан 850 хүний судалтай. Тэгэд энэ барилга одоо ингээ гадна талаасаа харахад байна штэ. 7 давхар барилгатай тэнцэх хэмжээний өндөртэй хэрнээ 4 давхар шилэн басаадаар шийдсэн Балданс гэдэг компани барьсан юм билээ. За сайн байна уу? Өглөөний мэнд. Сайн бацгаана уу? Хотын 7 хоног болж байгаа учраас энд бас үзэсгэлэн гарсан байгаа юм байна. Тэмээний баяраар говь 3 сайхан ингээд улсын филармон энэ Өмнөговийнхан бүрэлдэхүүнээр нь урьж авчаад тэгээ энэ тайзан дээр чи ингээд филармон тогсон чи гიშгэ айгүй гоё исэн. Ерөнхий найруулагч та? За. Сайн явж гэнэ үү та? Хаанаас явж байна? Улаанбаатараас явж байна. Та бүхэн маань Өмнөговь аймгийн театрт ямар тоглолт тавихаар ирсэн байна вэ? Бид хэд болохоор Улаанбаатар хотын 60 дугаар сургуулийн уран хэлхээ гэдэг нэг бүжгийн чуулга байдаг. Тэрний 50 хүний бүрэлдэхүүнтэй ирж өөрсдийнхөө уран бүтээлүүдийг Өмнөговийн ард иргэдэд төлөвлөхөөр хүрэлцэн хичээд байж байна. Манай чуулга болохоор нэг 200 хүүхдийн бүрэлдэхүүнтэй ер нь жилдээ нэг 100 хүүхэд бид нэр гадаадын орноор явуулдаг. Солонгос улсын одоо хамгийн том хэмжээний тайзан дээр бас тоглож байлаа. Хятад, Орос гэдэг ер нь бол томоохон хэмжээний тайзан дээр тоглож байсан. Тэрнтэй харьцуулахад Өмнөговь аймгийн одоо энэ тайз бол одоо үнэхээр одоо урлагийн одоо стандарт хангасан бүх зүйл нь их гоё байгаа учраас одоо бидний тоглосон хамгийн одоо тансаг тайз гэж би бол
үнэлж байгаа. Ажил ихтэй байна уу буцаахах? Жоо ажилтай л шүү дээ. За, Монгол Улсын гавьяач жүжигчин Өмнө Говь аймгийн хөгжимт жүжигийн театрын захирал Батсайхан гуайг олж авлаа. Таны ажил тавлаг Оо сайхан байна. Сайн явцгааж байна. сайн явж байна. Өмнө Говь аймгийн хөгжимт жүжигийн театр хэдэн найруулагчтай, хэдэн уран бүтээлчтэй, хэдэн одоо ажилтнтайгаар үйл ажиллагаа явуулж байна вэ? 40 гаруй уран бүтээлчтэй, аж ахуй ажилчдаа ингээд нийтдээ нэг 80 гаруй ийм одоо ажилчдтай үйл ажиллагаагаа явуулж байна. Хичнээн удаагийн тоглолт юм зохион байгуулсан бай. Театр маань ашиглалтанд орсноос хойш бол дуурийн театр байна, үндэсний урлагийн их театр байна, за морин хуурын чуулга, рок попын нийт юм дууч тэгээд бошин урлагийн продакшнууд тэгээд улсын филармоны симфони найрал хөгжим гээд ер нь бараг бүгд ихэнх нь ирчээд байна. Та театрынхаа барилгын талаар бас жоохон танилцуулаач. Олон улсын стандарт гэдэг яриад байгаа. 700 хүний судалтай, доороо бас нэг 100 хүний жижиг танхимтай, хойно тайзан дээр 6 ийм падстокыг одоо яаж суурлуулж тавьж болно. За энэ дэлгэцийг бол бид нар дундаас нэг хоёр тийш нь хураадаг болгоод ингээ хийсэн байна. Ер нь манай тайз бол томдоо орно. Гүнзгий ийм урт тайзтай. Ер нь та өөрөө дуучин хүн шүү дээ. Олон тайзан дээр бас дуулж ирсэн те. Тэр нь Өмнө Говьийнхаа театрыг ингээ яг дуучны сэтгэлгээгээс харуул одоо ямар театр вэ? Маш гоё одоо акустиктай. Өөр газар очихоор нөгөө нэмэлт юм тавьжим аппаратур тавьдаг шиг. Манай дээр бол ямар ч тийм тавих шаардлага байхгүйгээр ийм бүтээгдсэн ийм одоо театр байна да. What is your name? Yeah, my name is Jai. Yeah, it's fake side top of the world. Yeah. Монгол анхудад тоглох гэж штэ сэтгэл ямар байна? 처음인데 이제 마지막이 되지 않게. Анхных байрч сүүлийнх биш байх. 처음이지만 마지막이 되지 않게. 오늘 이 달란자드 가드. Одоо зөвхөн энэ газарт биш, Монголчин амар том штэ. Тэгээд бүх газраар явж тоглолт хийхийг маш их хүсэж байна. Энэ хөгжим аппаратур хэр таалагдж байна? Таны шаардлага нийцэж байна уу те? Маш гоё юм. Тэгээд ерөн солонгостой ийм тайзнуудаас дутхааргүй л гоё байна. 제가 얼굴이 몽골 사람 같이 생겼어요. Би амар монгол шиг царайтай. 네. 네. 사람들이 몽골 사람으로 많이 한국말 하면 놀래요. монгол хүн гэж хардаг. 싸이 형님이 또 나중에 오시겠지만 싸이 형님 오시기 전까지는 제가 이제 많이 구석구석 사이ах эртэл бол би л 구석구석 제가 다 다니겠습니다. 네네. 너무 바쁘셔. 너무 바빠. амар завгүй хахад тэр ах. 어떻게 이렇게 사셨나요? 더 이상 쓸쓸해하지 마요. 이제 나와 같이 가요. За, тоглолтод нь амжилт хүсье. 몽골로 뭐라고 해야 되나요? Амжилт. One, two, three. 암짓! Далан задгад хотын өдрүүдээр олдохгүй байгаа нэг хүн энд байна. Сайн байна уу? сайн байна уу? За сайн явцгааж байна уу? Далан зараг хотод тавтай морь. За, хотын баяр гоё болж байна уу? Оо сайхан болж байна. За бүгд найрамд Солонгос улсын Чомбог мужтай хамтан ажиллагаатай. Өнөөдөр бас очид ирсэн бас өнөөдөр бол Солонгосоор амьсгалсан юм өдөр болно. Тэгээ одоо энд бас одоо урлагийн үйл ажиллагаас болж байна. Та үйл ажиллагаануудыг танилцуулаач. Ер нь яг энэ 7 хоногийн хугацаанд юу болоод байгаа юм бэ? Энэ бол одоо Далан задгад сумын тамгын газар ч юм уу те хийж байгаа ажил биш. Энэ бол нийт ард иргэдийн хийж байгаа ажил учраас бүгдэд хүртээмжтэй байгаарай. Ахмадууд нь баярлаасай, хүүхдүүд нь баярлаасай, дунд үеийнх нь баярлаасай. Бүгдэнд нь ийм боломж байгаасай гэдэг үтнээс 7 хоногийг их өргөн хүрээнд хийж байгаа. Тэгээ олон сонирхолтой зүйлүүд байгаа. Хурдан морины уралдаан байна, хүүхдүүдтэй зориулсан олон ивент арга хэмжээнүүд байна. Залуучуудаа зориулсан арга хэмжээ. Бид нар ямарваа нэгэн дэлхийн нэг хотоо очихтол сити тур байдаг тий. Стрит фуд байдаг. Хамгийн наацх энгийн жишээ байхгүй юу? Энэ юмнуудыг эндээ нэг нутагшуулж эхлүүлье гэсэн бас гол зорилтууд байгаа. Гадны одоо жуулчид олон хүмүүс бас ирж байна. Солонгосын мужтай хамтарч ажилласнаар
Танай аймагт танай одоо 70 задгад хотод ямар давуу талууд бий болж байна? 4 сард бид нэр Чомбог мужид очиж бүх шатны байгууллагад хамтаа ажиллагаа зурсан. Одоо бол дахиад сая 2 санд чиг зурлаа. Энэ нь бол Чомбог их сургууль, Солонгосын номер 1 сургууль. Хой саран гээд Medical Group байна. Medical Group-тэй бол Өмгөө аймгийн эрүүл мэндийн газар, бүсийн онцлогийн эмчилгээний төв, тэл мэдтийн буюу одоо Солонгос эмчнэр маань Өмнө говийн эмчнэрт одоо зааж сурган, туршлагаасаа хуваалцсан. Хоёрт бол одоо Өмгөө аймгийн чадварлаг эмчнэр маань Солонгосын Хой саран Medical Group дээр очиж туршлага судлана. Мундаг чадвартай эмчнэр бас Өмгөө аймагт ирж дадлаг сургуультыг бас энд ингэсэн ийм одоо гэрээ байгаа. Чомбог их сургуультай бол яг өнөөдөр бол 10 оюутанд 100% тэтгэлэг өгж байгаа. 1 жилийн хугацаатай. Бүх зардлыг бол Чомбог мужаас тааж байгаа. Тэгээ энэ бол бас гайхалтай билэг. За энэс цаашаа бол 50%, 40% гээд мэрэгжил болгон дээр байна. Мөн одоо магистр дээр бол сарын 1000 ам долларын стипенд өгнө гэж одоо 70 задгатай оюутнууд бол амлаж байна. За мөн сайн дурын байгууллага 8 сарын 10-наас 15-ны хооронд 45 хүний бүрэлдэхүүнтэй эмнэлгийн баг бүрэлдэхүүн ирж Өмнөгөө аймгийн 70 хотын шаардлагатай байгаа 2000 иргэнийг үн төлбөргүй үзэж үйл мэндийн яамаар зөвшөөрөгдсөн одоо эм тариагаар үйлчилж үйлчлэг шинжилгээгээ хийх ийм боломж олгож байгаа. Ер нь бол яг энэ соёлын талын бүтээн байгуулалтын дээр 70 задгад яаж анхаарч байгаа? За одоо ингээл ямар байна? Энд дандаа соёлын бүтээлүүд байгааз. Энд манай аймгийн одоо урчуудын эвлийн зураачдын бүтээл гарсан байна. Өмнөгөө аймаг 70 задгад хот маань энэ соёлын байгууллагуудаа бол маш их анхаарал хандуулж байгаа. Энэ бол аялал жуулчлалыг татах өөрөө энэ бол одоо хамгийн чухал гол зорилго нь тэр. Нэг гол юм байгаа. Энэ бол бид нэр олон улсын нисэх, дөрөвдийн нисэх бодолтой болох. Бид нэр зураг ямаан тэзүү юмнуудаа хийгдээ явуулж байгаа. За буудаг зам буюу airdrome-ийн тусдаа хэд юм байна. За дээрэс нь дахиад тэр нөгөө байшин барилгын тусдаан барьд юм байна гэдэг чинь ийм олон юмнууд дээр ингээд яаж бид нэр байрлалаа сонгоод 3 4 газар одоо хотоон тэлэх боломжийг олгоод нэг 10-аас 15 км-ээр цаана бол одоо нисэх онцны буудлаан байгуулна. За тэгээд мэдээж одоо Солонгосоо, Инчоноос, Бээжингээс, Хөх хотоос Улаанбаатараас одоо 5 цаг зовж ирэхгүй нь шүү дээ. Шууд наашаа энд ирсэн. Өмнө өөрөө байгалийн маш том өгөгдөлтэй. Хамгийн солонгосчууд хамгийн их ирж байгаа. Ерөөсөө хот харах гэж ирдэг. Энэ одоо 13 солонгос надаас 7 буурхай хот харуулах юм бол би хүслийн шивнэ гэдэг зүйлүүдийг ярьж байна. Тэгэхээр биднэрт байгалийн маш их одоо өгөгдөл боломжууд байгаа, сайхан элсэн байна те. Соёл болоод аялал жуулчлалын ариун их нөөц одоо бидэнд байна. Энэ дээр одоо жоохон зөв менежмент хэрэгтэй, зөв бодлого хэрэгтэй. Жоохон чиглүүлэх хэрэгтэй. 6 сарын 1-ээс 70 задгад хотын захирагч гэдэг статус хуулиараа ирж байгаа юм тийм. Захирагч ихэр хоёр нь яаж бодож байна? Үгүй тийм захирагч засаг дарга хоёрын нэг ялгаа байхгүй. Гэхдээ биднэрт бол энэ хууль их олон боломжийг олгох гэж байна. Хот болоод ингээд хууль нь ингээд үрээд ирэх юм бол иргэддээ ээлтэй хот ямар байх хэвээр, дэлхийн хотууд ямар байх хэвээр тэр төвшөнд аваач гэсэн төлөвлөх юмсан, хийх юмсан, эхлүүлэх юмсан, гундамын ядаж тавьчих юмсан гэдэг одоо ийм л бодол байгаа. Маш гоё ирч хүчтэй ийм 7 хоног болж байна. Баярлалаа амжилт хүсье. За ингээд манай Vigo багийнхаа нутаг үсээ тагнаа. За сайн явж ирсэн хоёроо. Сайн явж ирлээ. Мөөгийн цайг хаяа тавьчихсан шүү дээ. Хамгийн их цаг алдж байгаа юм чи дунд говийн тэр нэг амар зам дээр л алдж байгаа байхгүй. Дундгой аймгийн Дэлгэр, Цогт, Луус, Хулд гээд 3 сумын зам бол нэрээ үндэ там болсон байна. Там болж. Гэтэ би бас гайгүй нөгөө байнга явдаг жолооч нар чинь замынхаа нөхийг чийжилсэн мэт юм байна шүү дээ. Тэгээд албарттай ирсэн. Манай албартын жолооч бүр донстоогүй шүү дээ. Бүх нөхөө ингэ тойроод гараа мэт юм билээ. Говьд гоё их гоё зам ирсэн байна. Тэгээд яг нодлон бас яг 6 сард говь очижсэн жоохон гандуу байсан. Энэ жил бол зуншлага бол маш сайхан ногоорсон байна. Тэгээд бас хотын 7 хоног гэдэг чи их бодож ингэ төлөвлөж хийх хэрэгтэй ажил юм байна. Чомбог гэдэг хотын одоос мужийн соёл урлагийн тэр гоё дуучид K-pop хамтлагын тий. За энэ дээр нь одоо манай Монголын бас Самсараа гээд Мөрөөжийн театрын жүжигчдийг за ингээ урлагийн тоглолтуудыг бас ингээ тэр хоттой аваачиж хүмүүст өмнө төлбөргүй үзүүлж хотын соёл гэдгийг одоо хөдөөд ингээ суулгачаад над таалагдсан. Өмнө говь аймгийн 100 жил яваад очиж исэн. Тэгээд тэрнээс хойш Тэмээний баярт оролцлоо. Сая хотын баярт нь ингээд оролцлоо. Тэгээд иргэн хүний хуваар очоод харахад тэр зохион байгуулалт ямар гоё болдгийг. Ялангуяа энэ жил 70 задгад хотын удирдлагууд бүгдээрээ биднээс дүү юм залуучууд болцсон бүр ингээд шижгэнсэн залуучууд ирч хүчтэй ажиллаад маш гоё дөрөвдийн Монголын анхны олон улсын онгоцны буудлыг барин энтер гээд төлөвлөгөө зорилтоо яриад бүр юм итгэлтэй байгаа нь маш гоё санагдсан. Тэгээд альва баяруудыг хийхдээ ингэж гоё анхаарч байгаасай гэсэн ийм бодол төрсөн. Эрдэнэ дарханд л их гоё амьдчмаар санагдаад байдгийг. Тэнгүүт говийн бүсээс бол угаасаа 70 задгад юм байна. Тэгээд 70 задгад яг нуулгүй хэлэхэд бусад энэ өмнө дурддагдсан хотуудаас илүү
төлөвлөлтөө маш сайн хийчихсэн юм байна тий. Үнэхээр яг хүндээ зориулж юмаа хийж штэ тий. Номын сан байна, тэр спорт комплекс нь байна, музей нь байна тий. Ер нь бол бүх юмнуудаа эхнээс нь ингээ маш зөв ингээ төлөвлөд явчихаар өмнө гаргасан нэг айгүй том алдаа нь Улаанбаатараас харах тэднэрт гоё туршлага байгаад штэ тий. Өмнө Говь аймаг ер нь бол яг уул уурхаан ингээд аймаг газар дорох баялаг гэдэг хизээ нэгэн зэг шавхагдаж дуусна. Тэгэхээр тэрийг ингэж хүлээлгүйгээр Өмнө Говь аймаг аялал жуулчлалын одоо маш том говийн бүс болох юм зорилт тавьсан юм байна. Тэгээ энийхээ одоо хүрээд Далан Задгад гэдэг хотыг аялал жуулчлалын гол одоо зангилааны төв гэж үзэж энд ийм бүтээн байгуулалтыг өрнүүлдэг юм байна. Монгол хүн ч гэсэн өөрөө говьд аялах хэрэгтэй байна. Тэгээ заавал Далан Задгад хотод энэ 100 очиж үзээрэй. Ялангуяа намар бол говь бүр говь байдаг гэж юм. Багаараа л гоё явж үзмээр санагдаад байна. Бидний говьд урьсан одоо хотын дарга Далан Задгад хотын дарга дэнэ дээр манай Vigo контентын тухай маш гоё үг хэлсэн. Тэгэхээр тэр үгээр манай контент дуусгах нь зүгээр ах гэж бодож байна. За баяртай. Vigo контент бол бас их гоё контент байна. Би ингээ үзсэн. Илүү чөлөөтэй. Одоо ерөөсөө ингээд залуучууд бол ингээд илүү чөлөөтэй зүйл дуртай. Баригдмал юм биш. Яг тэр зүйлийг одоо Vigo бол хүргэж байгаа гэж ойлгож байгаа. Баярлалаа та бүхэнд.